Эрхэм үзэгчдээ өдрийн хөтөлбөр танд хэрэгтэй зөвлөгөө болон гараа үргэлжлэн өргөхөд бэлэн болсон байна. За, нийс Улаанбаатар хотын хэмжээнд эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 47772 дуудлага мэдээлэл ирсэн ийм статистик тоо гарсан байна. За, энэ одоо гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор цагдаагийн ерхий газраас ойлгоёг хүндлийн нэртэй аяныг өрнүүлж байгаа юм байна. За, гэр бүлийн зөв харилцаа бие биенээ ойлгож хүндлэхээс эхэлдэг. За, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурах хамгийн одоо гол хөшүүргэн шалтгаан нь одоо иргэн болоод одоо гэр бүлийн хосууд бие биенээ ойлгохоос эхэлтэй юм а гэдэг мэдээллийг өгөхөөр бид энэ удаад студид зочин урьсан байна. Манай студид нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Баяр Баясгалан ирээд байна. Сайн байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе. За, баярлалаа. Би бас дөнгөж сая эхний 10 сарын байдлаар тоо мэдээллийг хэллээ л дээ. Энэ тоо бол одоо үнэхээр өндөр тоо юм, одоо хүмүүсийн хувьд бол үнэхээр сэтгэл эмзэглүүл юм байдалтай байна л да. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байгаа шалтгаан нөхцөлийн тухай та бүхэн одоо судалгаа тандалт хийж үзсэн үү? Үн дээр одоо үндэслээд харахад ямар хуу үр дүнгууд гарсан бэ? За, гэр бүлийн хүчирхийллийн 47772 дуудлага мэдээлэл нь ер нь цагдаагийн байгууллагад бүртгэгддэг нийт дуудлага мэдээллийн нэг 12 орчим хувийг эзэлдэг. За, энэ дуудлага мэдээлэл дээрээс гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчил гэмт хэрэг цааш нь одоо шалгаа явдаг байгаа. За, ингээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэмтрэг зөрчил үйлдсэн хүмүүсийг одоо уулзаад мэдүүлэг аваад гэр бүлийн хүчирхийллийг яагаад үлдээд байгаа юм бэ гэд шалгаад үзэхээр гэр бүлийн суур хүмүүжил, за тэгээд дээрэс нь гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцсон одоо асуудлыг одоо хурцаар шийдвэрлэж байгаа, бие бинийгээ хүндлэхгүй байгаагаас л одоо хүчирхийлэл хамгийн их бүртгэгдэж байна гэж харагдаж байгаа. Эхний 10 сарын байдлаар бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, дуудлага мэдээл өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас энэ ойлгохын хүндлэг гэдэг аяныг зохион байгуулж байгаа. Гэхдээ энэ аяныг бол маш олон байгууллагууд хамтарч зохион байгуулж байгаа. Энэ аяныг Монгол Улсын засгийн газар, Нүүбийн хүн амын сан, тэгээд дээрээс нь иргэний нийгмийн байгууллагууд гээд маш олон байгууллагууд хамтарч одоо зохион байгуулж байгаа. Яг цагдаагийн байгууллагын тухайд гэвэл одоо тэргүүлэх одоо үүрэгтэйгээр оролцож байна. Энэ бол зөвхөн ил болцсон байгаа тоо шүү дээ. Тийм яа. Гэтэл ард нь хөшигний ард мэдэгдэхгүй байгаа одоо юу гэдгийг нуугдж байгаа ийм одоо асуудлууд их олон байгаа байх гэж бодож байна л да. Юу гэдгийг энэ хөршүүд нь дуудлага өгдөг ийм тохиолдлууд ер нь хэрэг байдаг вэ? За, маш олон байгууллагууд яг энэ чиглэлээр судалгаа хийсэн байдгийг. Хамгийн сүүлийн судалгааг Нэгдсэн үндэсний байгалийн хүн амын сан үндэсний статистикийн ороо одоо хамтраад хийсэн байдаг. Тэгээ энэ судалгаагаар бол Монгол эмэгтэйчүүдийн 50.6% нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нөхөр болон хамтран амьдрах байгаа зүгээс хүчирхийлэлд өртсөн байна гэдэг судалгаа гаргасан байдаг. За, бусад иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар өдөр бүр 5 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Гэхдээ зөвхөн 2 нь цагдаагийн байгууллагад хандаж эрхээ хамгаалуулдаг гэж ийм одоо судалгаа гаргасан байдгийг. Тэгэхээр цаана нь мэдээлээгүй байгаа 3 иргэнийг бид нар олж тогтоох чиглэлээр за цаана нь уйлаад үлдэж байгаа тэр хүчирхийлэлд өртөөд байгаа тэр эмэгтэйчүүдийг одоо туслах зорилгоор энэ аяныг одоо зохион байгуулсан байгаа. За, цагдаагийн байгууллагын хувьд бол одоо юу гэдэг яг гэр бүлийн хүчирхийллийн хувьд бол бас нэг онцлог нь яг хаалттай хаалганы цаана хайртай хүмүүсийн дунд хамгийн гол нь хохирогч өөрийн нэр төрөө бодоод бас эсвэл гэр бүлийн нэр төрөө бодоод огтоос мэдээлдэггүй юм онцлогтой одоо гэмт хэрэг учраас энэ одоо мэдээлэгдээгүй байгаа энэ одоо асуудлыг одоо ил болгохын тулд энэ аяныг бас зохион байгуулж байгаа. За, цагдаагийн байгууллагын утсанд ирж байгаа 102-т ирж байгаа дуудлага мэдээлэл яг энэ гэр бүлийн хүчирхийллийн талаар ирж байгаа дуудлага мэдээллүүдийг хараад үзэхэд нэг 30-аас 40 орчим хувь нь хөршөөс ирж байгаа. Ер нь хөрш айлуудаас дуудлага мэдээлэл өгдөг тохиолдол сүүлийн 2 жилийн хугацаанд маш их одоо өссөн байгаа. Тэгээ энэ өөрөө маш одоо их одоо юу гэдгийг давуу тал иргэд өөрс эрх зүйн ухамсар нь дээшилсэн байна. За, тэгээ дээрээс нь нэг гэр бүлд туслая, нэг хүүхдийн эсвэл нэг эмэгтэй нэг хохирогчийн эрх ашигыг хамгаалъя гэдэг утгаараа цагдаагийн байгууллагад маш их ханддаг болсон. Энэ бол одоо их сайшаалтай мэдээ байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй таарсан тохиолдолд иргэд ер нь хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь хамгийн зөв сонголт юм уу? Эсвэл өөрсдөө бас тодорхой хэмжээнд цаг алдахгүй үүднээс арга хэмжээ авах, эсвэл одоо айл руу н орохч байдаг юм уу? Ийм одоо зөвлөдүүдийг хийх ёстой юм уу? За, хэрвээ иргэн өөрөө хүндлэнгөөс хүчирхийлэл үйлдэгдэж байгааг харуул хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар руу хандах нь хамгийн зөв сонголт. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд бол магадгүй иргэний амнаас аюулгүй байдалд халтах аюултай байдаг. За, тэгээд дээрэс нь хурш айлн учраас дараагийн юу гэдгийг
маргааш нөгөөдөр нь асуудал намжсны дараа одоо таарамжгүй байдал үүсэх юм эрсдэлтэй байдаг учраас хамгийн зөв сонголт бол цагдаагийн байгууллагад хандах асуудал зөв байгаа. А яг энэ гэр бүлийн хүчирхийллийн дуудлаган дээр хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшоо цагдаагийн албагч хамгийн түрүүнд одоо дуудлага мэдээлэлд очихоор үүрэг хүлээсэн. Тэгэхээр энэ бол гэр бүлийн хүчирхийлэл хаана үлдэгдэж байна хамгийн түрүүнд цагдаагийн албагч очиж байгаа учраас цаг алт руу очдог дуудлагын тоонд ордог. За тийм учраас цагдаагийн байгууллага хандах нь зөв. А магадгүй хэрвээ иргэн өөрөө хүчирхийлэлд өртдөг эсвэл дотны хүн нь хүчирхийлэлд өртөж байгааг хараад мэдээд сууж байгаа бол хүчирхийлэл хизээж таслан зогсоогдохгүй хин нэгний тус хөндлөнгийн туслалцаа хэрэгтэй гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл хүчирхийлэл нэг удаа үлдэгдсэн бол дахиад даамжрах хандлагатай байдаг. За энэ даамжирж байгаа үйл нь илүү харгас хэрцгий болох магадaltaй байдаг учраас хизээж үнийг төвчж өнгөрүүлж болохгүй гэдэг ийм зүйлийг одоо санах хэрэгтэй. За хамгийн зөв болох нь бол гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахдаа ойлгох хэрэгтэй, нэг нэгнийгээ хүндлэх хэрэгтэй. Монголчуудын бас нэг одоо сайхан заншлаа те цууж уурлаж цугтаа энэдгийг энийг хэрэгтэй гэдгээ гэж. Тэгэхээр энэ бол хамгийн одоо алтан дүрм гэрүүлдэг хамгийн алтан дүрм гэж үздэг. Тийм учраас альва одоо юу гэдэг гэр бүлийн гишүүд ямар нэгэн асуудал дээр таарамжгүй одоо юу гэдэг маргаж байгаа бол энэ асуудлыг даамжруулахгүйгээр хэн нэгнийхээ хүлээцтэй сонсдог байх хэрэгтэй, хүндэлдэг байх хэрэгтэй гэдгийг л одоо зөвлөж хэлмээр байна. Хөр шайлаас дуудлага ирээд цагдаагийн одоо ажилтнууд тухайн айлд очиход хаалга талаад битээр зүгээр штэ гिचгээд ингээд ард нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэгдэж байгаа юм тохиолдлуудыг олон байдаг юм шүү. Ялангуяа Монгол эмэгтэйчүүд нөхөртөө одоо юу гэдгийг задуулдагчуд юм эсвэл хүчирхийлэлд ингээд өртдөг мөртлөө түүнийг ингээд нуугаад яваад л байдаг ийм зүйл одоо ер нь багс хандлагатай байна уу? Уг нь бол бид чинь нэг үе бодох юм бол захим ертөнц хөгжөөд энэ гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа хүмүүс нийгэмд бас тодорхой хэмжээгээр хүмүүсийн одоо дургуутсал одоо юмыг одоо амсаад ингээд явж байгаа учраас энэ уг нь бол буурах хандлага руугаа ормоор гэтэл энэ тоог харахаар харин эсэргээр өсөдөж байгаа юм шиг ийм зүйл ажиглагдаад байна л да. За хоёр талаас нь ярьж болох байх л та. За нэгдүгээрт нь бол хуршаалууд бусад иргэдийн эрх зүйн мэдлэг дээшлээд маш сайн мэдээлдэг бас энэ бол даалт хаалганы цаана байгаа юмыг цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллага мэдээд хохирогчдод тусалцаа үзүүлэх ажлууд одоо хийгддэг бас учраас энэ тоо өсөж харагдаж байгаа. А нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэд дуу хоолойгоос хүчтэй өргөдөг одоо хилдэг болсон. Энэ юм байж болохгүй байна гэдгийг бас хардаг болсон байгаа. За тийм ч учраас энэ тоогоос өсөж харагдаж байгаа гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийлэлд одоо өртсөн дуудлага өгж байгаа хүмүүсийг манай Монгол улсын хууль хяналтын байгууллагууд эрхийг нь хэрхэн яаж хамгаалж байна? Нэг удаа одоо юу гэдгийг дуудлага өгчлөө дараа нь эрэхтэй дахиад одоо улам хүчирхийллийнх нь байдал нь хүндэрдэг ч юм уу ийм тохиолдлуудыг олон байгааддаг шүү дээ. Ер нь одоо энэ авч байгаа арга хэмжээнүүд нь ямар төвшөнд байна? Ямар бас арга хэмжээ авдаг юм? За гэр бүлийн хүчирхийллийг хэрвээ үйлдсэн байвал за энэ өөрөө хохирогчийн биед ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй. Гэхдээ одоо хүсэл зоригын эсрэг тодорхой үйлдэл хийсэн магадгүй одоо энгийгээр тайлбарлах юм бол агсан согтуу тавьсан, хил хамаард оромжуулсан, мөрдөн мөшгсөн, бусдад харилцаа хязгаарласан. За гэмтэл учруулахгүйгээр 1-2 алгацсан цогсон энэ үйлдэлүүд дээр бол шүүхэд цагдаагийн байгууллага саналаа хөргүүлдэг байгаа. За энэ саналыг нотлох баримтыг үнэлээд шүүхээс 7-оос 30 хоногоор баримтлах шийтгэл ногдуулдаг. За 7-оос 30 хоногоор баримтлах шийтгэл одоо авсан тухайн этгээд баримтлах төвд байж байгаа хоорондоо зан үйл нөлөөлөх албадан сургалтанд суудаг. Энэ нь бол уураа яаж төвчих хэвтэй, яаж сайн аа байх хэвтэй, яаж сайн ээж байх хэвтэй юм бэ гэдэг талаас нь одоо сургалт суулгадаг байгаа. За ингээд тухайн үйлдэлээ удаадараа одоо байнга үйлдээд ирвэл үнийг гэмт хэрэг гэж үзээд 2-5 жил хүртэлх хугацаагаар хориг ялаар шийдэгдэг байгаа. Тэгэхээр энэ зөрчлийг одоо олон удаа үйлдээд ирвэл гэмт хэрэг болдог гэсэн. За магадгүй яг хохирогч өөрөө одоо юу гэдгийг хүчрхийлүүлдэгч баримтлагдаад гараад ирэхэд хохирогч тэр үедээ хүлээгээд байж нэг гэр бүлдээ эргээд орох учраас хохирогчийг чадахжуулах чиглэлийн ажлыг нь төрийн бусад байгууллагад хийдэг хамтарсан баг хороон дээр байдаг засаг дарга гаргалаас хамтарсан баг туслалцаа үзүүлж ажилладаг байгаа. Тухайн гэр бүлийг одоо юу гэдгийг хүчрхийллийн хохирогч сургууль сурах шаардлагатай, мэдлэг боловсралтай болох шаардлагатай бол бүх энэ ажлуудыг давхар хийгээд яаж дахиж хүчрхийлэлд өртөхгүй байх хэвээр энэ гэр бүлд хамгийн сайн сайхан одоо зөв одоо туслалцаа юу байгаа юм бэ гэдгийг гаргаж ирээд туслалцаа үзүүлдэг байгаа. Тэгэхээр ингэж шийдвэрлэдэг байгаа. Түрүүн та бас нэг асуусан хөршин дуудлага өгөөд хэрвээ хохирогч үгүй манад ийм болоогүй гэвэл яах вэ гэдэг асуудал яригдсан те.
Тэгэхээр хурш өөрөө дуудлага мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллага очоод шалгахад хэдий хохирогч өөрөө ямар ч асуудал болоогүй гэд хүчирхийлүүлсэн этгээдийг өмөөрж байгаа боловч цагдаагийн байгууллага асуудлыг дуслан шалгадаг. Яагаад гэвэл хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчийн хамгийн том онцлог нь хизээч одоо хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгийг хүчирхийлүүлдэгчийг энэ бол хүчирхийлүүлдэгч юу надад ийм гэмтэл учруулсан шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хандлага бага байж идэг. Нуудаг. За энэ нь өөрөө саяны нөгөө гэр бүлийн нэр төртэй холбоотой асуудал байдаг. Тэгэхээр энэ асуудлыг байдгийг цагдаагийн албаагч нь мэддэг учраас тухайн дуудлага мэдээллийг дуустал шалгадаг гэсэн үг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Энд бол маш олон талын нотлох баримтуудыг бүрдүүлдэг. Тухайн гэр бүлд байгаа хүүхэдтэй уулздаг, хүүхдийн багш сургууль цэцэрлэгийн ажилчнуудтай уулздаг, хөршүүдтэй уулздаг гэд маш олон талын одоо мэдээллийг цуглуулад гэмтрийг үйлцэн зөрчил үйлцэн этгээд хуулийн хариуцлага хүлээлгдэг. Хохирогчийг бас хамгаалж ийм арга хэмжээ явуулдаг байна. За баярлалаа танд. За баярлалаа. За үзэгчдээ Монголын мэдээллийн хөтөлбөр танд хэрэгтэй зөвлөгөө булангийнхаа энэ удаагийн дугаарт цагдаагийн нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлцээ ахлах мэргэжилтэн цагдаагийн хавчууж баяр баясгаланг урьж цагдаагийн ерхий газраас одоо хэрэгжүүлж байгаа ойлгын хүндэлийн нэртэй аяны тухай мэдээллийг өглөө ярилцлагад анхаарлаа хандуулсанд баярлалаа.